Нийслэлийн ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн 60 жилийн ой тохиож байна. Монголын улс төр нийгмийн олон гавьяатууд тухайн сургуулийг төгссөн бөгөөд түүхт ойн өдөр нь хөтөлбөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургууль нь 1964 оны 9-р сарын 24-нд 7 жилийн сургалтайгаар үүд хаалгаа нээж нийт 38 бүлэг 1522 сурагч 60 гаруй багш ажилчтайгаар үйл ажиллагаа эхэлж байжээ. Харин 1966-аас 1967 оны хичээлэн жилд 10 жилийн сургууль болон өргөжж өгдгөө нийслэлийн лаборатори сургууль болон боловсролын салбарт түүжээлэн ажиллаж байна. За өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд тус сургуулиас олон 10 гавьяатууд төрөн гарсан юм а. Төгсөөд 50 жил болж шүү дээ. Сургуульд сурснаас 60 жил болж байна. Тэгэхээр энэ одоо сайхан баярт 10 жилийн ой дээр нь сэтгэл хөдлөн оролцдог. Багш нараа найз нөхдөө сургуулаа зүүдэлдэг. Манай сургууль бол бас ховорхон сайн сургуулийн нэг штэй. Хамгийн наад заханд одоо улсын их хурлд 7 хүн суулгасан сургууль Монгол улсад хэд байдгүй гэж тоолохоор одоо ер нь байдгүй юм. За 30 гаруй одоо гавьяатууд Чинзүх хааны академийн жинхэнэ гишүүд. За тэр чүдээд одоо хөдөлмөрийн баатар одоо төрсөн ер нь юм одоо төгсөгчд нь их сайн явдаг. Ийм сайхан сургууль да. За түүхт 60 жилийн ойн хүрээнд тус сургуульд Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэллээ.